Аз номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дэд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. За энэхүү чуулга уулзалтын хүрээнд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Бүгд найрамдах ард улсын дарга Ши Жинпинер ирэх пүрэв гарагт уулзаж магадгүй гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр энэ хүрээнд хэд хэдэн чухал асуудлуудыг хилцэх хуваартай байгаа. За хамгийн ихнийх нь мэдээж худалдааны асуудал болоод байгаа. Тэгэхээр худалдааны асуудал дээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 1-ээс эхлэн хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд 100% гайлын татвар нэмэгдүүлнэ гэдгийг зарласан байна. За үүний шалтгаан нь Бүгд найрамдах ард улс 12-р сарын 1-ээс эхлэн газрын ховор элементийн экспортыг чангадах бодлого баримталж эхэлсэн байгаа. Тэгэхээр Ньогоос асуухад ер нь хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалт ямар хүрээнд явагдах юм шиг байна. Хоёр талууд ер нь одоогийн байдлаар ямар мэдээллүүдийг хийгээд байна. Тэгэхээр энэхүү уулзалт яг одоо хөрөнгөний зах зээл дээр бол маш их хүлээлт гэж ойлгож болно. За мэдээж бид нар өнгөрсөн 5 дугаар сарын Женевийн одоо тэрхүү төлөвлөжсэн бас уулзалтаас болж бол одоо зах зээл дээр ямар асуудлууд үүсэж ирснийг бас тухайн үед бас танилцуулж ирсэн. Тэгэхээр одоо бид нар энэ дээрээс юуг харах юм гэхээр яг хоёр төрлийн тэргүүн одоо хоорондоо уулзах боломжтой болж байгаа буюу түрүүн ганайсан 6 жилийн дараах асуудлаа. Тэ? За энэс өмнө бол одоо юу гэдгийг Левинко ч юм уу эсвэл Скот Бейсент ч юм уу дандаа төлөөллүүд явж ирсэн гэж ойлгож болно. Тэгэхээр энэхүү нөхцөл байдлыг дэлхийн яг тэр чигтээ бол одоо харж хүлээж байна. За яг одоо юу гэдэг нэг 3-4 хоногийн өмнө бол одоо Скот Бейсент яг энэхүү уулзалтаар бол бид нар томоохон асуудлуудыг шийдэхгүй гэж хэлсэн бол за яг өнөөдрийн байдлаар бол харьцангуй бас илүү олон асуудал шийдэгдэнэ гэж бас Reuters агентлаг дээр бас мэдээллүүд гарч ирсэн байж байгаа. Тэгэхээр энэ юутай холбоотой юм гэхээр нөгөө л тарифын асуудал, нөгөө л одоо ховор элементийн асуудлыг бол ярилцаж шийдвэр гаргана гэдэг одоо найдлагыг бол дэлхийн ерөнхийдөө хүлээж ийн гэж ойлгож болно. Хэрвээ энэ одоо уулзалтаас томоохон одоо хэлцээрд хүрэхгүй юм бол одоо тэр тухайн ховор элемент за эсвэл бол тарифын асуудлыг шийдэж чадахгүй байх юм бол энэ одоо хөрөнгөний зах зээл дээр бол нэлээд том асуудал болно гэдэг нь тодорхой юм байна. Тэгэхээр энэ 4-р өдөр хүртэл бол ялангуяа хөрөнгө оруулагчид бол энэ зах зээл дээр маш одоо анхааралтай байж өөрсдийнхөө тэрхүү хөрөнгө оруулах шийдвэрийг магадгүй бас хүлээх юм шаардлага үүсчиж болох юмаа гэж бол яг хувь одоо шинжээчийн зүгээс бол харж байна. Тэгэхэд яг энэ нөхцөлийг одоо бүгдээрээ тайлбарлах юм бол 5 дугаар сард гол нь тэрхүү одоо газрын ховор элементийг илүү их хэмжээгээр нийлүүлнэ гэдэг анхны аман байдал хилцлүүд хийгдсэн. За ингээд ерөнхийдөө бол 1-р сараас хойшоо унжижсэн тэрхүү газрын ховор элементийн нийлүүлэлтийг экспорт бол нэмэгдсэн хятадаас. Тэгэхээр сая өнгөрөх 9-р сард эргээд одоо буурсан ийм тоо мэдээлэл гарсан. За өмнөх сарынхаасаа бол 30% буурсан. За тэгээд бүр жилийн өмнөх мөн үетэй харьцуулах юм бол дахиад тэр буурсан үнээсээ 30% одоо бага үзүүлэлттэй байгаа гэдэг одоо ийм байгаа тооцооллууд гарсан. Тийм учраас нөгөө 2-7 хоногийн өмнө бол Дональд Трамп өөрийнхөө нөгөө пост оруулахдаа Truth сүлжээгээр пост оруулахдаа энийг яг тайлбарсан байж байгаа. Нөгөө ярьсан хэлцээрүүд хийгдэхгүй байна. Тийм учраас бид нар дахин одоо нөгөө тарифын асуудлыг бол өндөр болгоно 155 гэдэг тоонууд бас яригдчихээн тийм. Тэгэхээр энэс болж бол хөрөнгөний зах зээлүүд дээр томоохон флаш гэж хэлдэг одоо хүчтэй уналтууд бол орсон. За ялангуяа крипто зах зээл дээр бол маш хүнд нөлөөлсөн байж байгаа. Яа тэгэхээр за нэг талдаа бол одоо худалдаж авах ямар ч сонирхол үүсээгүй учраас зарим нэг платформуд дээр бол одоо юу гэдэг хүмүүсийн хүсээгүй байсан тэрхүү одоо нөгөө том уналт маш хурдтай орж ирсэн учраас зарим леверижтэй арилжаанууд дээр бол хүмүүс маш их алдагдлыг хүлээсэн. За энэхүү алдагдлыг бол цааш одоо өнөөдрийг хүртэл тооцоход бол ойролцоогоор анх бол $20 билион буюу 20 тэрбум долларын алдагдал байна гэж үзэжсэн бол өнөөдөр бараг 40 хүртэл бас нэмэгдээд байгаа.